Харин хүүхэд өсвөр үеийнхэн сошиал сүлжээнд хандлт дагагч нэмхийн тулд эрсдэлтэй заримдаа зохисгүй үйлдэл хийх тохиолдол нэмэгдэж байгааг судлаачид анхаарууллаа. Цахим орчны нөлөө хүүхдүүдийн зан төлөв үнэлэмжид шууд нөлөөлж эхэлсэн байна. Улмаар нэгнээ зодож байгаа бичлэгээ цахимд нийтэлж хандлт авах зэрэг асуудал нийгэмд яригдах болжээ. Сошиал орчинд олонний танил болох өрсөлдөөн бага наснаас эхлээ өрнөх болжээ. Үүний улмаас алдартай л болж байвал ямар ч аргаар хамаагүй гэх хандлага түгээмэл болж байгааг ажиглагчид хэлж байна. Зарим хэрэглэгчид дагагчийн тоогоо нэмхийн тулд ил задгай зураг нийтлэх, маргаан эсвэл хүчирхийлэлтэй бичлэг байрлуулах тохиолдож гарч байна. Үүний нэг жишээ нийслэлийн 130 дугаар сургуулийн сурагчтай холбоотой иргэм тэд нэгнээ зодож буй бичлэгээ цахим сүлжээнд нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан. Ийм асуудал ил болж байгаа нэг талаараа зөв боловч нөгөө талаасаа хүүхдүүд цахимаас анхаарал татах хэрэгцээтэй холбоотой байж болзошгүй гэдгийг зарим иргэд хэлж байлаа. Тэр хүүхдүүдийн хувьд болохоор дутуугийн комплекс нөхөж байгаа гэж бодож байгаа. Яа тэгэхээр одоо нөгөө нэг бүгдээ би одоо энэс илүү байна. Би одоо энэс бүрийг ингэ зодж ижил би энэс илүү байна. Өөр надад авьяас авахгүй гэдэг ч юм уу. Энэ дутуугийн комплекс шүү дээ. Нөгөө талаасаа гэвэл эцэгхийн жоохон нөгөө хайргүй. Эцэгчүүдийг миний боддог юм энэ аахгүй юу. Эцэгчүүд болохоор хүүхдүүдтэй нөгөө нэг мөнгө нь байхад болно гэж боддог байхгүй. Би өөрөө ажил хийгээд хүүхдэд тичээж байгаа болохоор болно гэж боддог. Гэтэ нөгөө нэг хайрлах гэдэг чинь амжих болохгүй. Өдөр тутамд юу болж ийн, юу болохгүй байна гэд ярилцах нь чухал байхгүй. Тэгэхээр ер нь бол залуучуудын ингээд сошиал дээр хандлт авах гэж оролдож байгааг нь бол нэгт буруутгахгүй. Хоёр талаараа хандлтыг буруу талаар авч байгааг нь бол буруутгадаг. Ямар нэг байдлаар хүмүүсийн гаргасан хэрүүл оруул гэмт хэрэг инээдэрэ бүх юмнуудыг энэ ингэсэн байлээ, тэр тэгсэн байлээ гэдэг байдлаар ер нь хандлт авахыг бол би маш ихээр үүсгдэг. Тэр хүмүүсийг ер нь бол YouTube дээр ч юм уу, Facebook дээр ч юм уу шууд репортлоод, блоклоод өөрхөн листнээс хасчдаг. Яг нөгөө сүүлийн үед болохоор сэтгэл зүй дээр нэг юм гарч ирдэг болсон юу гэхээр бодит амьдрал дээр хангагдахгүй байгаа хэрэгцээгээ сошиалаас хангах гэдэг зүйл. Бүр яг юм сэтгэл зүйн асуудал гэж гарч ирдэг болсон юм. Харилцааны үед би бодитоор сошиал дээр одоо ямар нэг зүйлийг хангаснаас илүү амьд харилцаанаас энэ зүйлсийг авч болно шүү, өөрийгөө илэрхийлж болно шүү гэдэг мэдрэмжийг нь ингээд яаж илэрхийлэхийн одоо томчууд, багш нар ч юм уу, сэтгэл зүйчид ч юм уу ингээд зааж өгдөг юм л зүгээр энэ талын сургалт мэдээллүүд илүү төлхөө орж ивэл дээр. Уг нь бол ёс зүйн үйлдэл гаргасан хүмүүсийн нэр хүнд буурч дагагч багасах ёстой. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ маргаантай ёс зүйн үйлдэл хийсэн хүмүүсийн хандлт дагагч нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Энэ нь өсөж буй шинэ үеийн зан төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүйг мэргэжлүүд анхаарууллаа. Тэгэхээр бид бол ерөнхийдөө ийм зүйл бол зөв, ийм зүйл бол буруу гэдэг нэг юм ёс зүйн хэм хэмжээ одоо шалгуурыг тавьж идэг тийм. Тэгэхээр нийтээрээ энэ төрөл дээр нэг жоохон хямрал үүсчихэд тэгээд илүү нөгөө сошиал медиа дээр одоо юу гэдэг чинь буруу зүйл хийсэн ч гэсэн тийм хандлт өсөөд буцаад тэрийг ашиглаад монетайз хийх буюу орлого олох кейсүүд хэд хэд харагдчихингууд хүүхдүүд магадгүй тэндээс нь үлгэрдүүрэл аваач юм уу тийм. За энэ зүйл буруу биш юм биш үү гэх хандлагууд үүсээд тах шиг байна гэж харагдаад байгаа. Цахим орчинд бизнес ашиг орлогын ойлголт давхар оршиж байгаа ч энэ хандлага хэт амжирвал нийгэмд ёс зүйн асуудал үүсэх эрсдэлийг судлаачид хэлж байлаа. Гэхдээ асуудлыг зөв зохицуулдаггүйгээр шууд хориглох хаах нь нөхцөл байдлыг дордуулах магадлалыг мөн онцлоо. Мөн цахим орчинд хурдан алдарших хүсэл нь зарим хүүхдийг бодлогогүй эрсдэлтэй үйлдэл хийхэд хүргэж болзошгүй. Энэ нь хүүхдийн аюулгүй байдал төдийгүй сэтгэл зүй зан төлөв цөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.